Сайн байцгаана уу? Эдида контентээс мэдчилж байна. Бид нар бодиттой, баримттай, хараат бус хоолны шүүмж хүргэж байгаа. За тэгээд өнөөдөр бол 4 сарын 1 Prima Aprilis тэгээд маш сайхан хавар эхэлж байна. Тэгээд бас сонирхолтой хоол идэх болно. Миний ард Монгол ардын хувьсгалт намын хуучин байр байгаа. Тэрний ард Аянчин даунтаун байгаа. Тэгээ Аянчин даунтаунд шарсан илэг идэх болно. Тэгээ яагаад шарсан илэг идэх вэ гэвэл үйл дууслаа, хавар эхэллээ. Тэгээд хавар эхлэнгүүт чин тэгээ дархлаа доошоо, боов дээшээ. Тийм учраас бид нар тижээллэг хоол идэх ёстой. Тэгээ сая бол баахан дахианы бургер идлээ. Тэгээд би гүйлгээгүй. Би KFC идээд гүйлгээгүй шүү. Тийм болохоор миний дархлаа ер нь дайжгүй байгаа гэж харж байгаа. Тэгээ ямар ч байсан хавар дархлаагаа дэмжих ёстой. Тэгээ дархлаагаа хэрхэн дэмжүүл зүв вэ гэвэл тижээллэг хоол идээд дархлаагаа дэмжиж болно. Тижээллэг хоолны нэг нь бол яалтчгүй шарсан илэг. 2 жилийн өмнө билүү Монголд Liver King гээд маш бак Америк хүн Монголд ирсэн. Тэр хүн бол Liver King гэдэг нэртэй одоо илэгний хаан гэдэг хочтой. Тэгээ мань хүн илэг өдөр болгон түүхий илэг иддэг. Гэхдээ мань хүний одоо тийм гоё бак байгаа нь илэг биш л те стероид хэрэгэлдэг. Гэхдээ л илэг бол маш тижээлэг чанартай, А витаминтэй, цайртай, зэстэй, Б витаминуудтай. Тэгээ тийм болохоор 7 хоногт ядаж нэг удаа шарсан илэг идвэл таны эрүүл мэндэд бол маш сайнаар нөлөөлөх болно. Өөр бас нэг сонирхолтой мэдээ гэвэл Анагаах ухааны их эмч Одон Чимэг маш сонирхолтой пост гаргасан. Хавар зууны улиралд хоригдлын үйлийг хэтрүүлбэл туслын шим цаашлаад чөмөгний ясны шим гэх мэт 7 тамирын шим барагдана. Хийх хямрна. Ялангуяа 35-аас дээш наснд хөгшрөлтийн явцыг түргэсгэн. Би бол гайгүй би 35 хүрээг байгаа. Хаврын сүүл сар зуны ихэнх дунд саруудад бодисын солилцооны ирж туйлдаа хүртэл доройтдаг учрах хурцлыг хагас сард нэг удаа үйлдэнэ. 45-аас дээш наснд үйлдэхгүй байвал бүр сайн. Тийм болохоор энэ хавар зууны улирлын хямралыг бид нар яаж давах вэ гэвэл шим тижээлтэй хүнс идэж дархлаагаа дэмжиж давна. За тэгээд Аянчин даунтаунд шарсан илийг идье. Дээрээс нэмээд би бас биелэгээ солилцоо. Сайн байна уу? Захиалга өгч. Нэг шарсан илэг 2 сүдэ за. За баярлаа. За тэгээд Аянчин даунтаунд ирсэн байгаа. Энд шарсан илэг идэх болно. Тэгээд хүлээх зур комментууд унших болно. Эхний 2 коммент бол Мантун бууз Эдида дугаар их байна. Тэгээд Monday is 5N гинэ. Махан жоохондоо биш. Чиний сэтгүүл тийм байгаа байх. Махан голоосон сэмлээд идэхээр чин гурил үлдгүү гээд яади. Ер нь бол комментууд нь латин хэлээр бичигдсэн байгаа. Тэгээд кириллээр бичвэл илүү ойлгомжтой байх болно. За, Ганбаатар E3I влогийг чинь үдчихэд идэж үтсэн юм ста хогвэ. Мууранд өгсөн огж байна. Нохойд өгсөн тоодог юм байна. Махан яг мах мөн үү? Тэгээд муур иддгүү, нохой иддгүү юмыг ямар ч хүн иддэг юм байна. Тэгээ Мантун бууд Эдида дугаарын комментууд үргэлжилсээр Цэнийн Т4К цамаан юм бэ? Тийм цамаан. Энэ нэг юу Гордон Рамсейг ярьж байгаа юм шиг байна л да. Гордон гэд мэдэрсэн байх штэ. Гэтэ Гордон гэдэг нэг юу Jordan гэд те яг Jordan шиг бичсэн. Уг нь GORDON гэж бичдэг. Англи хэл сур. SK3811 махнаас өөр юм мэдэхгүй байж амтлан жигшиг дахиж бити бичлэг хий. Мөнгө авчаад мөнгө аваагүй бичлэг дахиж хий. Тэнгүүт нь 2 дахь удаа бичсэн байна штэ. Мөнгө автчин байна. Та намайг атыг гэдэрч хэлж мөнгө авсан байна гэд. Пицца Эдида, Додо пицца тэгээ пицца хатыг харьцуулж ирсэн.
Мөнгө тулгамт 96 38. Bro doesn't even know the difference between ketchup and marinara. Yes. Short 11 222. Брогийн гадаадаар байнга ярьж видео үзхийн сан удахгүй хийх болно. Тэгээд яг энэ хүрээнд Mongolian Dude гэдэг англи хэлний контент дээр Аянчингийн шарсан хэлгийг онцлсон. Тийм болохоор тэр дугаарыг бас сонирхоорой. За наадмын хамгийн гоё хуушуур эдидагийн комментууд. Silverphobia. Яста сайхан залуу шүү. Шөнийн 2 цагт гинт ингэж сэтгэлээ илчилмээр санагдлаа. Ямар тэ факт дээр хүндэлсэн коммент вэ? Тэгээ эргэтэй юм л эргэтэй. Тэр хамаагүй. За Амур G9i халуун хоолыг ийм гялгар ууданд дээр тавьбал пластик нь хайлаад хоол руу ордог. Ингэж өгөхөө болмоор юм. Тэгээ энийг өгөхөө болмоор нь ерөнхийдөө энийг би уриалмаар байгаа. Тэгээд би 2028 онд сонгуульд нэр дэвших юм бол би пластикийн эсрэг тэмцэх болно. Монголчуудын хоолны аюулгүй байдал дээр анхааран ажиллах болно. За, Nomin Style 3870 дээл нь маш гоё зохиж байна. Баярлаа. 4 season with no reason 26. My autistic friend creating good content. Funny when in комментууд ер нь UB-гийн хамгийн гоё пош үл идэе да. 6Y big. Дараа нь боовоо нууж байгаарай амжилт. За, нуучи. Баку эмэн очсон газруудынхаа холбоосыг тавьчихвал амар байна. Баярлаа. Ерөнхийдөө бүх газруудын нэрийг нь хэлж байгаа. Тэгээд нэрийг нь зүгээр Facebook дээр ч юм уу Google Maps дээр бичих юм бол хөп гэд гараад ирчихнэ. Казуя. Ёо ашгүй нэг гоё YouTube аккаунт боллоо амжилт бро. Баярлаа. Watson 1762. Монголд будаа тарьдаг байгаа шүү дүү. Зааха. Яа баярлаа. Баярлаа. За CK6801 Писта зүгээр өхрийн ясны шүлэн дээр хийсэн манай лавшаал байна штэ. Гүлэг гэж дээр нь худлаа ногоо шаагаал, лимон шаагаал easy for юм биш үү хаа. За ер нь тэгж харж болно. За UB-гийн хамгийн гоё пошууд идэе да. OG лувсан балбан 953 савх сайн бариад сурчихөө. Би бол монгол хүн. За Нисванис балер салга юм бэ. Яалчгүй уусныхаа дараа шүлх хуслаа да. Би алкогол хэрэглээгүй 1 сар 3 сар 1 жил 3 сар болж байгаа. Korean ах жоохон үлээж идэрэ хаахаа халуунаар л усаад байхыг. Ер нь хурдан иддэг учраас тийм анхаарна. Холоо анхааралтай тайван удаан идхийг их зажлахыг хичээж байгаа. Ануун гом боожгоогоо нуугаарай хөө. За нуучи. Ямар хэцүү ярьдсан бэ? Ямар хэцүү комент бичдэг юм бэ? Аймаар авгаа байна. За тэгээд комментд уншлаа. Одоо тэгээд шарсан хэлэг рүүгээ оръё. За тэгээд Аянчин даунтауны шарсан хэлэг. Зарим хүмүүс хэлэгэнд дургүй эсвэл ерөнхийдөө тий дайварт дургүй. Гэхдээ шууд rosemary үнэртэж байна. Ер нь шарсан хэлгийг rosemary-тэй шарах юм бол ер нь бол тий одоо тэр шифтрийн үнэр гэж хэлдэг тэр нь ерөнхийдөө байхгүй болдог. Вау. Би тэгтээ шарсан хэлгийн нуртаа ягаад гэвэл эрүүл учраас. Би илэг идсээр байгаад илэгний амтанд дасцсан. Ер нь интро дээр хэлсэн шиг цайртай, төмөртэй, зэстэй, Б витамины комплекс тийм болохоор маш тэжээллэг 7 ногт 1-2 удаа идвэл эрүүл мэндэд ач холбогдолтой маш сайн шүү. Шарсан хэлгээ талхтай. Тэгээд төмөстэй өвчтэй. Гэхдээ миний хоол идэх зарчим юу вэ гэвэл нүүрс усны нэг л төрөл иддэг. Тэгээд төмөс идэх болно. Төмөс идэж байгаа учраас талах идэхгүй. Төмөс идэхгүй байх байсан бол талах идэх байсан. Тэгээд шарсан хэлгээ сайхан сүултээ өгж байгаа.
Ер нь Улаанбаатарын дийлэнх газруудаар илэг идэж үзсэн. Тэгээд миний хувьд бол Аянчин даунтауны шарсан илэг надад хамгийн гоё санагдсан. Илгэн гоё, шүслэг. Шүслэг гэхээсээ илүү нэг юм гоё. Зарим газар шарсан илэг гэдэнгүүт нь хатуу талдаа илүү хит болгосон байдаг. Энэ бол яг гоё болсон байна. Ялангуяа шарсан илэг фэмжтэй бол янз бүр байдаг те. Гэхдээ нөгөө сүүлдээ тэгээ сонгонтой бас гоё. Сүүл нь бүр аманд хайлж байна. Та нар коммент хэсэгт бас хаана шарсан илэг гэдэг дуртайгаа хэлээрэй. Миний очиж үзээгүй газар байвал би бас шарсан илгийг очиж үзье гэж бодож байгаа. Оросууд ч ер нь бас төмсийг цэцгийтэй идэх дуртай байдаг. Энэ гоё амттай шүү. За Аянчин даунтаунд шарсан илэг 29,900. Тэгэхээр амар гоё. Цадууштай гоё бол. Би бол Аянчинд шарсан илэг иддэг. Та бүхэн бас туршиж идээд үзээрэй. Тэгээд өөрсдийнхөө дүгнэлтээ коммент хэсэгт бичээрэй. Энэхээр миний идэх хамгийн дуртай шарсан илэг Аянчин даунтаунд байгаа учраас би нэг 5-аас 4.5 өгье гэж бодож байна. Тэгээд Монголын дүүд болон Идидагийн контентыг үзээрэй. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Идида контент та бүхэнд бодиттой баримттай хараад бус хоолны шүүмж хүргэж өгч байгаа.